Танд шин зурвас ирээгүй байна. Стар галт тэрэгний жолооны өрөөгөөр орж үзмээр байна уу? Тийм ээ. Баярлалаа гэхдээ Клаудиа. Миний одоо орон судлалын хуудас дээр нийтлэл сонирхолтой болох. Дахиад хуудасны юм уу? Сонирхолтой юм байхад яаж зүгээр өнгөрөөх үү? Тэр Эдрийн мөн үү? Мумбайн баринет. Тэрийн адрес Мумбайн. Аав нь бидэндээ цуг явах зөвшөөрөл өгөх нь тэг 123% магадлалтай. Яа, энэ аялал ёстой сайхан болох нэ. Эдрийн. Чинд юу хийж байгаа юм? Аав намайг сургуулийн аялал явуулахгүй байхаас бүр залхаж гүйцлээ. Аавынхаа өгнөөс зөрж байгаа мó? Аав хэлээгүй болохоос өгнөөс нь зөрж байгаа гэсэн үг биш. Хич яста. Зайлтай юм аа өгшөн. Парисаас Лондон орох аяллаа турш галт тэрэгний жолооч энэ бариулаас гараа салгахгүй барьж байх ёстой. Энэ бариулаар галт тэргийг зогсоож болно. Гараа салгавал юу болох вэ? Галт тэрэг зогсох болно. Ганц секунд байсан ч гэсэн үү? Жолоочд ямар нэг юм болвол аюулгүй байдлын үднээс галт тэргийг зогсоод гэм. Ийм болохоор би ээжтэйгээ хамт галт тэрэгээр явах дуртай байдаг юм. Галт тэрэг Азигаас Б-зэг рүү өгсөн хугацаанд тогтсон хурдаар хурж очдог учраас хамаагүй аюулгүй. Аюулгүй байх чухал шүү. Галт тэрэгний жолооч болохыг хүсдэг байсан уу? Би жолооч болохыг үргэлж хүсдэг байсан. Гэхдээ миний жинхэнэ мөрөөдөл бол сансрын нисгэгч болж сансрын хөлөг унаад огторгүйгээр аялах. Максыг том болтол хажууд нь байхын тулд энд галт тэрэгний жолооч болохоор шийдсэн юм. Сансрын даалгавар их олон сар үргэлжилдэг. Би хүүгээсээ тийм удаан хол байж чадахгүй болохоор энд ирсэн. Гэхдээ хүү маань одоо том болсон. Ээж маань сансрын нисгэж болох сургуультай эхлэхээр шалгалт өгч байгаа. Сайхан мэдээ байна. Өнөөдөр шалгалтын хариу ирэх байх. Шин зурвас ирээгүй байна. Одохгүй ирэх баха ээж. Бичиг баримт дээр 11 цагт гэж бичсэн байсан. Явж байхад таны хариу хүрээд ирэх байлгүй. Хэрвээ энэ шалгалтанд тэнцвэл би энэ дахиж ажиллахгүй байх. Тэгэд би дараа нь сансрын хөлөг унаад сансрын нисгчдийг саран дээр булгагаар аялах байх гэж найдаж байна. Та шалгалтаа тэнцэх 89.7% магадлал байна. Гэхдээ 10.3% унах магадлалтай шүү дээ. Та хамгийн шилдэг нэмчин санаа зовлтгүй. Ганц өдөр явж байгаа ч яагаад ийм том зүнх авсан юм бэ? Клойд ямар нэг юм хэрэг болвол бэлтгэлтэй байх хэрэгтэй. Үсний авцаагаа давилын дуртай цайгаа уумаар санагдвал энэ Чамаараа бахархаж байна шүү хэмээн. Бусдыг хамгаалж үнчээ зүтгэх нь манай гэр бүлийн өрөө. Хурлаарай Сабрина. Хурлаарай Сабрина. Клой хүлээгээд байна. Орой уулзъя аваа. За одоо болсон. Танд торгуул бичих болох нь дээ. Боор хэлэн байха болчихлоо. Юу болсон бэ? Миний Акума хаана байна? 8 тэг 6 5 дугаартай галт тэрэг 23 дугаарын буудлаас хөдлөх гэж байна. Ашгүй нэг юм ирчихвөө. Чиний хувцаараа зузаан юм биш үү, Клой? Лондон хотод банк хүйтэн байдгийг та мэддгүй юм уу? Санаа зовлтгүй Клой. Би дулаан хувцас болон Лондонд хэрэг болох бүх юм авчирсан. Та хоёр хаачих гэж байгаа юм бэ? Бид энд сууж байгаа шүү дээ. Зүгээрээ хатагтай бүсдээр Парис хотын засаг дарга охиндоо зориулаад 1-р зэрэглэлийн суудлаа авсан гэсэн. Би цөмхийн өгчгөөд буцаад ирье. Чи хурдан явахгүй юу? Уучлаарай Клой. Яг одоо буцаад ир. Ямар нэг юм хэрэг болоо юу? Би суудлаа хоош налуулмаар байна. За, ойлголоо Клой. Хаалт.